Blue Lock мангагийн 3 дугаар бичлэг тавтай морил. Хэрвээ та шинэ үзэгч бол үлдсэн 2 бичлэгийг үзэх нь зүйтэй шүү. За бол юм нуршилгүй бичлэгтээ орцгоё. Сүүлд Кайзергээ залуу манай Исагиг сүрдүүлснээр дууссан байгаа. Мэдээж манай Исаги мөчөөгөө өгсөнгүй. Өгдөөс нь сүрдүүлнэ. Яг тэр үеэр манай их багш буюу Ноэл орж ирнэ. Кайзер над хүүхэд зангаа болооч гэж хэлдэг. Уучлаарай Нова. Би харин гэж хэлхийн завдалгүй. Бити өөдөөсөр энд зөвхөн биел дүрм гаргана гэж амар баавартай хэлхэн тэрэ. Та нарын харсанчлан дөрөвний саадууд та нарын биеийн хүчийг шалгах тест байсан байгаа. Манай бастард Мюнхен багийн гол философи бол ухаалаг байдал. Энд тоон үзүүлэлт бүхнийг шийднэ. Та нарын бодоод байдаг тэр сэтгэл хөдлөл мэт харагдахгүй зүйлс ямар ч хэрэггүй гэж Ноэл хэлдэг. Энд байгаа 21 үнийг би жагсаалтаар гаргасан. Тэдний шилдэг 11-ийг л тоглолтод орно. Яг тэр үеэр тоглогчдын нэрс дэлгэсээр гарч ирнэ. Тэгсэн чинь манай Исаги хамгийн сүүлд буюу 21-р байранд нэр нь гарч ирдэг. Дан ганц Исагич биш ээ. Blue Lock-аас орсон хэд маань бүгдээрээ л доогоор байхан тэр. Гэхдээ та нар юу болсон гэж бодно? Нөгөө Кунигамигээ залуучин бүр 3 дугаар байранд ороод ирсэн байдгийн. Мэдээж та нарын бараг төсөөлсөн шиг 1-р байр бол ойлгомжтой. Нөгөө бастард Мюнхен гээд багийн Кайзергээ залуу байгаа. За үүгээр хатуу гүтүү бэлтгэлүүд эхэлнэ. Исаги маань нэг тойрогт орцсон мэдрэхүүгээ бэлдэж, бөмбөг бол айх бэлтгэл хийж, ихэд хичээсэн болтой эргээд харсан 17 дугаар байранд байдаг. Даанч ихний Европын лигийн тоглолт эхлэхэд 10 өдөр үлдчихсэн. Исаги маань топ 11-т ч орж чадаагүй байна гэдэг түүний хувьд хэцүү тусчээ. Хоорондоо нэг жижигхэн тоглолт хийсэн ч гэсэн нөгөө Кайзергээ залуу Исагиг дээрлэхээстэй. Залуус маань амрах га дөрөөндөө орцгоожээ. Нэг өрөөндөө 4 хүнтэй. Кунигами та нартай юу ч яриаггүй биз гэж асууж байхан дэр. Хараад байхнаа манай залуус Кунигамигийн гинтийн өсөлтөнд гайхсан л дэвшиг байлээ. Тэд цугтаа Кунигамигийн жагсаалтыг харуултал ер нь л амар л мундаг график байна. 89 гэсэн үнэлгээтэй байдаг. Харин эсэргээрээ манай Исаги өөрийнхөө графикийг хартал 76 B гэсэн үнэлгээтэй байхан тэрэ. Исагиг хоошоо татсан 2 үнэлгээ гэвэл нэг нь хүч болон нөгөөх нь холын зайн дамжуулалт байдаг. Энэ хоёр дутуу чадвараа хэрхэн нөх тал дээр Исаги маань гайхширжээ. Тэгээд их багштай уулзахаар явдаг. Их багшийн өрөөнд яваад ортол асар том дэлгэцэн дээр манай залуусын графикийг хараа сууж байдаг. Исаги маань шууд явж орсноо өршөөгөөрэй Ноасан. Би өөрийнхөө дутуу талуудыг хэрхэн нөхөх вэ гэж асуухт нь чи яасан юм? Миний бэлтгэл хангалтгүй байна уу гэхтэн тийм бишээ ирхмэ. Би Кайзерийн өдөөс ялмаар байна гэж Исаги маань нүүр бардам хэлдэг. Бүх зүйл ойлгомжтой. Исаги ёо ичи. Чиний зэвсэг юу юм гэж Ноэл асуудаг. Шууд цохилт ирхмэ. Чамд зэвсгээ ашиглахад тэгвэл юу хэрэгтэй байдгийг? Тэр бол гэж нилээн бодож байснаа. Дайсныг зөрөн гарч айлын хаалга руу цохино гэж хариулдаг. Тэгж тоглохын тулд юу хэрэгтэй юм гэж асуухт нь ерөнхийдөө 90 минутанд явагдчихвэ тоглолтын урсгалыг уншиж тэнд онгорхой зай гарвал ер нь цогтгоо гэж Исаги хариулна. Тоглолтыг уншихын тулд чамд юу хэрэгтэй юм гэж ахин асуунаа. Тэр бол гэд Исаги зогсчихсон тэр. Яасан бэ? Чи өөрийнхөө бодлыг ч үгээр илэрхийлж чадахгүй мó гэж Ноэл асуунаа. Тийм бишээ ирхмэ. Надад одоо хэрэгтэй чадвар бол ямар ч тайсандаа нүүр тулсан байсан хүчтэй зогсох үндсэн зарчим хэрэгтэй байна гэж хэлнэ. Тэгвэл чи ерөнхийдөө миний өдөөс тоглоод ялж чадна гэж бодоё. Тийм үү? гэж Ноэл асуунаа. Исаги маань энэ үгэн зочирдноо. Бодож байснаа мэдэхгүй байна гэж хариулдаг. Гэхдээ би гэж хариулахын завдалгүй. Чиний бодож байгаа байдал хэтэрхий нэмгэн байна. Би дөнгөж сая чиний локийг өвчлээ. Өөрийнхөө бодож буй зүйлд ямар нэгэн гадны нөлөө садаа болохыг бүү зөвшөөр. Үүнд нь Исаги гайхжээ. гэж л асууна. Чиний сая хариулсан мэдхгүй гэдэг үгс чинь чамайг өөрийнхөө бодолд хэр үнэнч биш байгааг харуулж байна. Би тийм хүнийг хизээж өөрийнхөө гарааны бүрэлдэхүүнд оруулахгүй гэж Ноэл хэлдэг. Тэгвэл надад дутагдж буй зүйл юу юм бэ гэж Исаги хариулж асуухт нь би чамд сая бодлоо засгаж хэлсэн. Чи өглөө босоод хамгийн дөрөнд хийдэг зүйл чинь юу юм? Мэдээж чи хөлөө газарт тавина. Тэрхүү үйлдэл чинь чамайг дэлхийн хамгийн шилдэг довтлогч болгож чадах уу? Чи жилийн бүх өдөр, бүх цаг, бүх минут, бүх секундыг дэлхийн хамгийн шилдэг болоход зориулж чадж байна уу? Эдгээр үгс нь Исагигийн логикт үнэхээр хүчтэй нөлөөлжээ. Ийхүү бодож зогсохт нь Blue Lock гэдэг чинь дэлхийн хамгийн шилдэг довтлогчийг бүтээн үсттэй. Тийм бол намайг ялж чадхаар логиктэй ир гэж Исаги хэлдэг. За ийхүү 10 өдөр өнгөрчээ. Европын лиг эхлэхэн тэр. Бастард Мюнхен багийн эсрэг хамгийн ихэнд таарсан нь бол Спейний Барса байдаг.
Тэр багийн гарааны бүрэлдэхүүнд манай Бачира зогсож байхын тэр дээ. Даанч манай Исагийн сэлгэнээс судал суугаастай. Энэхүү гутамшиг үйлдэл нь манай Исагид их хүн дээр тусчээ. Эгон сэрчгсэн ер нь бол тэсгэл алдсан сууж байна. За тэгээд Кайзерийн эсрэг Бачирагийн царайгаар энэхүү чаптер дуустдаг. Дараагийн чаптер эхлэхэд Барсагийн залгас гайхаж байна. Өө, Исаги суучихсан байж дээ гэж ярьж байна. Исаги маань 10-11-т орж чадаагүй их харамсаж байна. Кунигамигийн дэрэг зогсмоор байна гэсэн хүсэлт үүнийг бүр дотроос нь шатааж байдаг. Энэ үеэр дөрмийг ахин тайлбарладаг л да. Түрүүж 3 оноо авсан баг яална, хязгааргүй сэлгээж болно. Тэгэд оддын солилцоо буюу их багшийг 3 минут тоглолтод оролцоож болно гэсэн тайлбар хэлдэг. За тоглолт эхэлснээр манай Бастард Мюнхен багаас бөмбөг гарчээ. Герман залуусын багийн ажиллагаа үнэхээр сайн байх өгөөд 2 хүний дундаас амархан дамжуулалт хайж чаддаг. Бөмбөг ирсэн хүн болох Бенедикто Грим гэх залуу их амархан айлын хүмүүсийг сүлжиж гарч байв шүү. Тэр баруун жигүүрлөө дамжуулалт хаях болж хэтэрхий хол явжээ. Тэгтэл юу вэ? Хол яваад гарчлаа гэсэн бөмбөгийн нэг нөхөр бүр үсрээд тогтоогоод авчихсан тэр дээ. Энэ Эрик Геснер гэх герман залуу байгаа. Дэгснээс болоогүй бөмбөгийг авчингуудаа ямар хогийн дамжуулалт вэ? Надаас өөрхөн бол авч чадахгүй байлаа гэж өөрөөрөө бардамнаж байна. Түүн дээр 2 хамгаалагч ирснээр бөмбөгийг өөрөөсөө салахгүй болохгүй болжээ. Тэгснээ юу чаддгийг чинь харъя гэд Кунигама руу явуулдаг. Кунигамыг ирсэн бөмбөгийг мөрөн дээрээ тогтоож 2 хамгаалагчийг хажууд исэн дүлгснээ ороон орсон бух мэдл давхиж гарна. Тэр хамгаалагчдаас холдсон даруйдаа өөрийнхөө үндсүүл буюу баруун өлөөрөө дундын зайнаас хаалга руу цогтөг. Даанч бөмбөг байндаа туссан боловч хамгаалагч мундаг байжээ. Хатгаад аргачих нь. Энэ үед шал өөр төвсөнд очисон Кунигамиг Исаги маань бишрэн суунаа. Даанч Кунигамигийн шууд цогсон явдал герман залуус таалагдаг болтой. Уг нь Кайзер руу дамжуулбал гол орох боломжтой байсан юм байна л да. Даанч дамжуулаагүй юм байна. Чи түүнийг дэрэгдээ байгааг харсан биз дээ? Яагаад түүнрөө дамжуулаагүй юм гэж асуухт нь би өөрийнхөө хөлбөмбөгийг тоглох болно. Зүгээр чимээгүй харж юм уу? Парасайт мэн гэж хэлдэг. Эдгээр өгсөн герман залууг уурлуулжээ. Мөрнөөс нь татаад автал шууд л гарын цохино. Энэ хоёр ч одоо бөмбөг тоглолтод байгаа гэдгийг мэдгүй л байсан юм шиг байгаа. Ер нь мэдгүй хоорондоо хэрэлдээд байгаа мó та. Тэр үеэр бөмбөг Барсагийн талд очжээ. Бачира маань за миний үзүүлбэрийн цаг боллоо гэсэн шиг гараад ирнэ. Бачира шинэ өөрийгөө бусдад харуулах гэж их тогтолсон болтой. Зүрхний зохилтоо нэмэх цаг боллоо гэж шууд лайлын талбараа гүгэд орно. Энэ үеэр бид 10 өдрийн өмнөх Испани өрөөг хардаг л да. Тэгтэл тэдний их багш нь нөгөө чихвчээ тараачаад би та нарт юу заахгүй тэнгүү дээ гэж хэлээ гаргаа яваад өгсөн юм байлээ. Энэ газар чинь дэлхийн хамгийн шилдэг товтлогчийг бүтээх газар үстэй. Тэгвэл би шилдэг нь байна. Та нарт ямар ч тийм зөвлөгөө өгөхгүй дээ гэж хэлдэгэн дээр. Бачираач гайхсан та. Гэхдээ одоогийн шилдэг товтлогч нь ноо үстэй гэж хэлчихэн дээр. Яасан гинэ? Чи бас үзэх гээд байгаа мó гэж асуухт нь харин би тэгэд зурагтаар сонссон юм аа гэд Бачираа хөөрхөн аргалчихсан дээр. Тэр үед бид нэр энэ Ливанхо гэх тоглогчийн логикийг мэднэ. Бусад хүмүүсийн юу гэж бодох надад ямар ч хамаагүй. Би өөрийнхөө толгой дотроо хамгийн шилдэг нь гэж хэлдэг. Хэрвээ чи хамгийн шилдэг нь байгаа бол бусад хүний зааснаар юм хийх хэрэггүй. Манай Бразилд бол нэг гинга гэсэн үг байдаг. Энэ нь нэг сексэрж хөдлөх гэсэн нэг тиймэрхүү утгатай л та. Энэхүү хөдөлгөөнийг хүмүүс бүжиглэх тулааны урлаг мутад ашигладаг. Тиймээс та нар яг над шиг хүчтэй хүмүүсийг өөрийнхөө нийтэмд оруулангуудаа над шиг дуурайчхад л болно гэж хэлдэг. Би бол толгой дотроо эрвэхий төсөөлдөг л дөө. Та нар талбайг бүжгийн тайз гэж бодоход л болно. Ингэснээр та нарын бүжиг дэлхийн шилдэг байна гэж заахан тэр. Өөр хинт ч байхгүй өөрийнхөө бүжгийн урсгалыг нэ. Яг тэгж орилоод гэвтэж байх үеэр нь Бачира гинэд орж ирснээр тоглож байсан бөмбөгийг буулгаачдаг. Оо болж байна. Би чамд хамгийн шилдэг болох аргыг зааж өгөхгүй. Гэхдээ би та нарт өөрийнхөө толгойд хэрхэн шилдэг байх тэрхүү бүжгийг зааж өгнө гэж хэлхэн дээр. Эдгээр үгсийг сонссон Бачирагийн сэтгэл хөдлөжээ. Тэрээр бясалгал хийж хүнд биеийн хүчний дасгалууд хийдэг. Ингэснээр тоглолтын өдөр иржээ. Тоглолтоос өмнө Лавинхо Бачира хоёр ярьж байхан дээр. Та надад өөрийгөө эрвээ хийшиг төсөөлдөг гэж хэлсэн дээ. Би ч гэсэн өөрийнхөө дотор байх төсөөллийг бий болгосон. Би тэгээд тэрийг мангас гэж нэрлсэн гэдэг. Мангасаа тиймээ ирхмээ. Яг тэрээр Бачирагийн хөлнөөс нэрэл мангас ургаа гараад ирхэн дээ л дээ. Болж байна хүмүн. Тэгвэл чи над мангасаа дараагийн төвшөнд өрг. Ингэснээр над мангас чинь чамайг дэлхийн шилдэг болгоно гэж Лавинхо заасан байдаг. За тэгэхээр одоо цагтаа босч ирцгээе. Исаги Бачирагийн хөдөлгөөнийг ажиглаж байна. Тэгтэл Бачира гинэт хачин хөдлөөд эхлэхэн тэрдээ. Яг л татах хүч нөлөөлөөгүй мэт бөмбөгөө хөдлөж байдаг. Бачира дурагшаага хөдлөх мянган боломж байгаа тал огт хөдлөхгүй тэр дороо бөмбөгөөрөө тоглосоор байдаг. Тэр ингэж хөдлөх болгондоо л асар олон мангас гарч иж дайсны тоглогчийг хүрээлж байм тарагданаа.
Түүний өдөөс зогсож байсан хүн ч бас төсгөл алдарчээ. Энэ муу гэж хэлхийн завдлагууд гинт хажуугаар гараа явчихна. Ингэснээр Бачира нөгөө Гингагийн үгийг өөрийнхөө мангастай амжилттай хослуулж чадсан болж байгаа юм л та. Яг түүний өдөөс нөгөө цогцсон дундаас авирж гарч ирсэн Кунигами гараад ирхэн дээрээ. Бид тэдний хоорондоос яг ямархуу тулаан үзэж чадах бол? Бүлүлогийн 3 дахь бичлэг маань өвгөр дуусч байна. Та лайк дарж, subscribe хийгээ битгий мартаарай.